Хөрөнгийн зах зээл танд ямар гайхалтай боломжийг олгож байгааг та одоо мэддэг болсон. Гэхдээ яаж хаанаас эхлэхээ одоо хүртэл мэдэхгүй байгаа бол анхаарлаа хандуулаарай. Дэлхийд гарахаас өмнө дотоодоос эхэл. Хүн эхлээд мүлхэж сурдаг шиг, тэгээд алхаж сурдаг шиг, дараа нь гүйж сурдаг шиг та дотоодын хөрөнгийн зах зээлээ ойлгож, энд хөрөнгө оруулж, чадвал хөрөнгө оруулж, сурвал дэлхийн зах зээл рүү гарахад төдий чинээ эрсдэл багтаа ашиг өндөртэй байх болно. Тэгвэл бүгдээрээ дотоодын зах зээл руугаа төр өнгөйгээд хараад үзье. 1989 он. Энэ бол дэлхийн нийтээр коммунизм нурган унж, капитализм ялсан түүх. Энэ түүхийг бид нар тойроод биш, туулаад гарсан. 1990 оны 3 сард тухайн улс төрийн төвчөө бүрэн бүрэлдэхүүнээр огцорч Монголд ардчил яллаа. Ардчилтай хамт бидэнд ирсэн бас нэгэн бэлэг бол чөлөөт зах зээл капитализм билээ. Капитализмын амин сүнс нь хувийн өмч өгөөд 1991 онд өмч хөвчлөлийг Монгол Улсын засгийн газар эхлүүлжээ. Тухайн үед орон даяар брокеринг компаниудыг байгуулж Монголын хөрөнгийн биржийг тухайн үеийн элдв очрын нэрэмжит Хүүхэлдэйн кинотеатрт байрлуулав. Хамгийн гол нь ард иргэдтэй ягаан цэхэр тасалбарыг ямар ч үнэгүй өгсөн явдал байлаа. Иргэд маань ягаан цэхэр тасалбараа ашиглаад компанийг хувьчлан авч компани эзэн болох. Компани эзэн болоод түүнийг удирдах тэнцэнээсээ ашиг олох ёстой байсан боловч иргэдийн ихэнх маань чөлөөт зах зээл капитализм талаар мэдээлэл мэдлэг маш тотмог байсан учраас зүгээр л авдрынхаа ёроолт хийгээд орхичихсан байдаг. Ягаан цэхэр тасалбар маань ямар үнцэнтэй вэ гэдгээ тухайн үед бидний дийлэнх нь ойлгож чадаагүй лээ. Үүний үр дүнд 1995 он гэхэд 475 компанийг хувьчилсан боловч өнөөдөр эдгээр компаниудын дөнгөж тал нь хөрөнгийн биржээр бүртгэлтэй байдаг. 200 гаруй компаниас 20 хүрэхгүй компани хувьцаагаан биржээр идэвхтэй авилж алж байна. Гэхдээ бүгдээрээ эндээс нэгэн дүгнэлтийг хий. Монголд хөрөнгийн зах зээл хангалттай хэмжээнд хөгжөөгүй нь үнэн боловч энэ нь та Монголын дотоодын хөрөнгийн зах зээл хөрөнгө оруулалт хийснээр ашиг олох боломжгүй гэсэн үг огт биш үлээ. Яагаад гэвэл Монголын томоохон үндэсний үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш сүүлийн 10 жилийн хугацаанд 20-с 200 дахин өссөн байна. Жишээлбэл Апу компани хувьцааны ханшийг хэрхэн өсснийг та графикаас харж болно. Үүнтэй адилхан говь, талах чихэр гэх зэрэг хэд хэдэн үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш хэдэн 10 дахин нугаржээ. Энэ боломж танд өдөр тутам байсан боловч та өөрийнхөө төлөө мэдээлэл авч мэдлэгийг бий болгож мөнгөө хэрхэн эрсдэл багтаа өндөр өгөөжтэй өсгөх талаар суралцаагүй орхисон байна. Хэрвээ та энэ бүхнээс агшиг хүртэж чадаагүй бол харамсах хэрэггүй. Хөрөнгийн зах зээлийн хөгжил дараагийн шин төвшөндөө гараад байна. Энэ бол 2008 оноос эхэлсэн IPO давлгаа юм. 2008 оны үед болсон давлгаа дөнгөж сая дахиад 2017 онд бий боллоо. Мандал даатгал, Төмөн шувууд, Монс хүнс, Инвескор гэх зэрэг олон шинэ компаниуд хөрөнгийн зах зээл дээр мэндэлж хөрөнгө оруулагчдаас мөнгө татан төвлөрүүлж чадлаа. Монгол улсын хөрөнгийн зах зээл цаашдаа дараагийн давлгаа, дараагийн хөгжил рүүгээ ахих болно. Яагаад гэвэл Монгол шиг байгалийн баялагтай оронд заавал хөрөнгийн зах зээл хөгждөг. Хөрөнгийн зах зээлээр дамжуулан ард иргэд маань байгалийнхаа баялагт эзэн сууж тэндээсээ ашиг хүртэх боломжтой болдог. Оюу толгой, таван толгой, цаашдын олон толгойнууд хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаан гаргаж тэндээс нь иргэд бид ашиг хүртэх ёстой. Ийм учраас та дараагийн давлгаанаас битгий хоцроорой. Дараагийн давлгааг алдахгүй тулд, бариад авахын тулд, ашиглаад мөнгө өсгөхийн тулд өөрийгөө одооноос бэлт. Дэлхийд гарахаас өмнө дотоодоос эхэл. Бид таны оюунд хөрөнгө оруулна.